Мөнгө өрөнгийн кассийн болон харилцах дансны ордеруудыг Excel файл дээр бэлдээд бөөнөр нь системд оруулах боломжтой. Ингээхийн тулд Diamond програм суусан компьютерийн энэ зам дээр байрлах Diamond гэсэн хавцсан дотор zip-сэн файл байгаа. Энэхүү файлыг задлаад дээрх Excel-ийг сонгож нээгээд зааврын дагуу Excel файлыг бөглөнө. Энэ Excel темплейт дээр төвшөлтөөр гүйлгээнүүд оруулсан байгаа бөгөөд жишээ болгож баримтын дугаар 14 2012 оны 1 сарын 1-ний 100 гэсэн кодтой харилцахаас зардал гэсэн гүйлгээний утга бүхий 500 мянган төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын гүйлгээг бүртгэж харуулъя. Excel файл дээр бэлтгэсэн баримтуудаа системд татаж оруулахын тулд мөнгө өрөнгийн модулын бусад хэсгээс баримт Excel файлаас татах гэсэн цонхыг дуудана. Энэ цонхны дээд хэсэгт байрлах төрөл гэсэн хэсэгт баримтын төрлийг тохируулдаг. Файл гэсэн хэсэгт Excel файл байрлаж байгаа замыг тохируулж өгөх бөгөөд энэ замыг тохируулснаар тухайн Excel файл дээр бүртгэсэн бүх баримтууд татагдан орж ирнэ. Excel файл дээр байгаа баримтуудаас зөрчилтэй мэдээлэл байгаа бол улаан өнгөөр ялгарч харагдах бөгөөд Excel файл дээр туршиж бүртгэжүүлсэн баримт маань 2 дугаарын мөрөн дээр баримт орж ирсэн байгаа нь харагдаж байна. Энэ цонхноос алдаатай болон зөрчилтэй оруулсан мэдээллийг засах боломжтой бөгөөд зөрчлийн мэдээлэл товчон дээр дарж зөрчлийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Зөрчлийн мэдээлэл цонх нь мөрийн дугаар, багны нэр, үндсэн багны утга, алдааны мэдээлэл гэсэн багнуудаас бүрдэнэ. Зөрчлийн мэдээлэл товчны ард байрлах зөрчилтэй, зөрчилгүй бүх гэсэн сонголтуудаар гүйлгээнүүдийг ялгаж харах боломжтой. Ингээд алдаатай орсон мэдээллийг засаад шалгах товчийг дарснаар тухайн мэдээлэл үнэн зөв эсхийг шалгаад хадгална. Системд бүртгэсэн баримтуудаа мөнгө өрөнгийн баримтын чагсаалт цонхноос шалгая. Excel файлаас татаж оруулсан баримтууд маань мөнгө өрөнгийн баримтын чагсаалтан дээр улаан өнгөтэйгээр гүйлгээнд холбогдоогүй баримт хэлбэрээр харагдах бөгөөд засварын горимд оруулахад ордерын цонхонд өгсөргдөн гарна. Excel файлаас татаж оруулсан баримтаа баримтын чагсаалт цонхноос гүйлгээнд холбож харуулъя.